Энэ өдрийн мэндийг хүргэе ирэх мөндөд үзэгчдээ энэ бол TV2 телевиз үйл явдлын ярьцлага эхлэх бэлэн боллоо. За бид өнөөдөр студидтэй нийслэлийн цагдаагийн газрын хүүхдийг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ахмад мөнх жаргалыг урьж оролцуулаад байна. Танд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. Танд бол нийт телевиз үзэж байгаа ирэх мөндөд үзэгчдээ бас энэ өдрийн мэндийг хүргэж байна. За тэгэхээр цагдаагийн байгууллагаас бол одоо хүүхдийн асуудлаар маш олон ажлуудыг хийдэг тийм ээ. Тэгэхээр яг одоогийн байдлаар хүүхд хамгааллын чиглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ? За цагдаагийн ерхий газраас хүүхдийг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бол тодорхой шатараатай ажил арга хэмжээг бол тасралтгүй зохион байгуулж ажиллаж байгаа. За тухайн нөхцөл байдалд тохируулаад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тийм ээ гарсан гэмт хэрэгийн шалтгаан нөхцөлийг судлаад тухайн нутаг дэвсгэрийг бас нөхцөл байдлын судалсны үндсэн дээр за тухайн ажил арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байгаа. Тий. Тухайлх нь бол 2018 оны одоо 9 сараас эхлээд бол 9 сараас өмнө болохоор сурагчдын хичээл сургал амарцсан байсантай холбогдуулаад тийм ээ. За 9 сараас эхлээд хичээлийн шинэ жил арга хэмжээг зохион байгуулсан. За мөн сургуулийн орчны эрсдэлийг арилгах, за мөн скул полисийн үйл ажиллагааг хэрчимжүүлэх тийм ээ. Сурагчдыг сургуулийн орчинд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлыг хэрчимжүүлэх чиглэлээр хичээлийн шинэ жил арга хэмжээг зохион байгуулсан. За мөн 8 сард сурагчдыг өсвөр насны хүүхдүүдийг цахим гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тийм ээ. Түндэд тэмцэх чиглэлээр анфрын арга хэмжээг зохион байгуулж ажилласан байгаа. За 10 сард гэх юм бол одоо энэ засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулаад сургуулийн орчинд хичээл сургалтын цагаар ухаалаг үсрэглийг өргөсөн тогтоол гарсантай холбогдуулаад за мөн ухаалаг утсаас өөрийгөө хамгаалъя гэдгийг бас аяныг бол зохион байгуулж ажиллаж байгаа. За цаашид хэрэгжүүлж байгаа ажил хэмжээний талаар гэх юм бол бид нар бас энэ хүүхд хамгаалагч гэх төслийг бол бас авч хэрэгжүүлж ажиллаж байгаа. За гадаад орнуудын ерөөдөө бол гадаад орнуудаас туршлага судлахад за гадаад орнуудын хүүхдийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа та зохион байгуулж байгаа ажил арга хэмжээний тэргүүн туршлага бол ерөөсөө иргэдийн оролцоонд түшгэлсэн байдаг. Тийм болохоор ерөөдөө цагдаагийн ерхий газраас цагдаагийн байгууллагаас гол баримталж байгаа бодлого нь бол хүүхдийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил за иргэдийн оролцоог түшгэлээд за ажил арга хэмжээ зохион байгуулахаар бол төлөвлөж ажиллаж байгаа. Тухайлбал яаж иргэдийг оролцуулбал одоо иргэд оролцох боломжтой яаж хүүхдийг одоо иргэдтэй нийлж хамтарч хамгаалах юм бол за тэгэхээр ерөөсөө хүүхэд гэдэг маань ерөөсөө одоо бид бүгдийн одоо гэрэлт ирээдүй болсон тэр хүүхдүүд тийм ээ гэгээлэг. За тэгэхээр ерөөдөө энэ хүүхдийг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулна гэдэг байгаа. Энэ болохоор нэг тийм одоо хүмүүс зарим нэг нь бол төсөөлж бодоо аюу маш чухал ажил тийм маш их асар том ажил. Энэ бол зүгээр ингийн л зүйл. За одоо хүүхд хамгаалагч төслийн маань хүрээнд тэгээ зүгээр товчхон ярих юм бол одоо бидний эцэг эхчүүд бол урд өмнө бол одоо ажилтдаг байсан тийм ээ сайн дурыг эргүүлгээд ажилтдаг байсан. Тэр хүмүүс маань хүүхдийг тухайн хүүхдийг одоо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр одоо ажиллах нь одоо бидний үүрэг юм а гэдэг ухамсарлчихсан байдаг. Тэгэхээр одоогийн нийгэмтэй харьцуулахад бас энэ одоо үзэл бодол нь бас жоох тодорхой хэмжээгээр буурсан бөгөөд за энэ үзэл бодол тэр төлөвчлөлийг бид нар суулгуулах чиглэлээр иргэдтэй их хамгийн ихний ээлжинд хуулиар нөлөөллийн арга хэмжээ гэдэг юм бид нар зохион байгуулж ажиллаж байгаа. За иргэдийгээ сайн дурын ажилд хатаа оролцуулж байгаа телевиз радио хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хүүхдийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил арга хэмжээ зохион байгуулсан дараа тогтмол сурталчилж байгаа. За хүүхд хамгаалагч төслийн маань хүрээнд гэх юм бол энэ төсөл маань ерөөсөө нэг талаараа бас скул полис эргүүлэлтэй маш төстэй. Тийм. Скул полис эргүүл бол зөвхөн сургуулийн орчинд тийм ээ. Сургуулийн орчинд сурагчдыг за гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавьж ажиллаж байгаа. Тэгэхэд хүүхд хамгаалагч төсөл маань ерөөдөө хүүхдийн одоо нэг хоногийн 24 цагийг бол бид нэр бас судалгаагаар авч үзээд байгаа юм л та. Ерөөдөө нэг 50-аас 60% орчим нь ерөөдөө ар гэрийн хараа хяналтанд өөрөөр хэлбэл гэртээ тийм ээ. За нэг 20-30% орчмын сургууль дээр багш сургууль хүмүүжлэгчийн одоо анхаар юунд те хараа хяналтанд. За үлдсэн тэр 20-30% хувийг хүүхэд сургуулаас гэрлүүгээ ирэх замдаа зарцуулж байгаа. Сургуулаас өглөө гэрээс гараад сургууль дээр ирэх. За орой хичээлээ тараас гэртээ харих. За энэ хугацаанд ямар нэгэн байдлаар хяналт байхгүй байна. Хяналт тавьж чадахгүй байна гэж үздэг байгаа. За жишээ нь гэх юм бол одоо гэр оролтын хороолт дээр тийм одоо нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нэг юм бол 251 сургууль байна. За эдгээр сургуулиуд болсон сургуулиуд маань одоо нэг 26 сургууль нь 3 ээлжээр одоо хичээлж байна. 3 ээлжээр хичээлэхэд одоо хичээлийн цаг нь бол ойролцоогоор 20 цагийн орчимд хардаг. Тэгэхээр 20 цагийн орчимд тэр хүүхэд маань харанхуй гудамжаар ямар нэгэн одоо гэрэлтүүлэхгүй харанхуй эрсдэл бүхий нөхцөл хүчин зүйлээр гэртээ дайр өнгөрч гэртээ харж байгаа. Ямар саад очиж болцсохгүй тийм үү? Өвлийн зохицол эрт харанхуй болчдөг, халтраа агуулгаатай болдог. За хоёрдугаарт нь одоо гэр бүлийн айлуудын бас нэг тулгарсан бас хүндрэл бишээр нэг сул нохоо тийм эзэнгүй сул нохоо. Хүүхэд маань гудамжаар явж итэл одоо эндээс нохоо гарч ирээд хаасдагч байдаг юм уу, зулгаадагч байдаг юм уу, хоргоодагч байдаг юм уу, тийм айлгадагч байдаг юм уу? Иймэрхүү байдлаа. Дээрээс нь нөгөө нэг гудамжны үл бүтгэх гэдэг.
За арх содруулахын даваал төгтөмж хэрэгэлдэг гудамжиндаа бүлэг бөөгнөр лүүсгэн зогсож нийтийн хэврэж өмсөрчдөг. Эдгээр эрсдэл нөхцөн зүйлсүүд ерөөсөө өрцөн сэргийлэх чиглэлээр энэ хүүхд хамгаалах төслийг бол авч хэрэгжүүлж байгаа. За энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд бид нэр сонгон найрхан дүүргийн 18, за баян зөвтөргийн 5 дугаар хон дээр туршилтын журмаар явж байгаа. Энэ оны дуустал бол явж байгаа. За энэ эхлээд юуны төрөнд энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд бид нэр эхлээд яг тэр нөгөө хүүхдийн тухайн хорооныхоо нөхцөл байдлыг судлаад тухайн хороон дээр гэмт хэрэг гарч болцсохгүй эмзэг цэвүүдийг бид тодорхойлж гаргаж ирж байгаа. За тэгээд тодорхойлж гаргасны үндсэн дээр тухайн хороонд оршин суудаг иргэдийг сайн дурын ажилд татаа оролцуулна. За эсвэл полис сургуулийн иргэл бол нэгэнтээ явагдаад хөвшчихсэн байгаа. За энэ ажлыг одоо бид нар бас хөвшүүлэхээр бол ажиллаж байгаа. Тэгэхээр одоо яг хүүхдүүдэд одоо үйлдэгдэж байгаа хүүхдтэй хамааралтай үйлдэгдэж байгаа гэмт хэрэгүүдийн дийлэнх хувийг ямар төрлийн гэмт хэрэг эзэлж байна? За та бүхний хийж байгаа энэ ажлуудаас одоо ажлуудыг хийснээр хичнээн хувь буурч юм гэмт хэргийн одоо шинж тэмдэгтэй үйл. За 2018 оны эхний 9 сарын байдлаар нийтдээ 314 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байгаа. Холбогдож шалгагдаж байгаа. За энэ мөн оны өмнөх үеэр 65% буюу 17.1% буурс үзүүлэлттэй. За мөн 861 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон байдгийг. За тэгэхээр яг үнийг хэргийн өнгөөр наваад үзэх юм бол хүний эрүүл мэндийн хадгалшгүй байдлын эсрэг гэмт хэрэг 202, за хүчнэх 78, хулгайлах 202, за дээрэмдэх 158, заллих 91 гэдэг ингээд гэмт хэрэгүүд бол байна л да. Тэгэхээр эцэг эхчүүд маань нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Үүн дээр за техник технологийн одоо дэвшлиг тийм ээ шийдлийг бол одоо хүүхдүүдтэй маш их одоо эцэг эхчүүд хэрэглүүлж байна. Өөрөөр хэлэх юм бол одоо сүүлийн үед гарсан үнэтэй гар утас, за одоо үнэтэй хувцас эдзүүс гэдэг юм уу тийм ээ ийм зүйлүүдийг маш их хэрэглүүлж байна. Үүнийг эцэг эхчүүд өөрөө хүүхдтэй анхаарал халамжаа тавьж гэнэ гэж ойлгож байна. Энэ бол тийм биш. Эргээд энэ ямар нэгэн байдлаар одоо тэр үнэтэй утас барьж явж байгаад одоо бусдын хараанд хүртэх, халдлага төртөх, тийм дээрэмдүүлэх, булаалгах зөвхөн тэр хүүхд утсаа алдаад зогсохгүйгээр цаашлаад бие идэвхтэндээ гэмтэл авч байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр хүүхдийн утсыг булаахын тулд тэр эм дэтгэе тэр хүүхдийн утсыг одоо дээрэмдэж авахын тулд тэр хүүхдийг цохиж байна, зодож байна, тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө хүүхдүүдээ одоо эрхлүүлэх гэж яриад байгаа тийм ээ. Эрхлүүлэхдээ анхаарал тавих шаардлага байх хэрэггүй. Тэгээ хамгийн гол нь хүүхдийн чинь эрүүл мэнд, амь нас танд маш их чухал учраас үүн дээр бас манай эцэг эхчүүд бас анхаарах зүйтэй. Тэгэхээр ерөнхийдөө энэ хэргийн өнгүүдийг ингээд аваад үзэхээр ерөнхийдөө яг өсвөр насны хүүхдийн донд үйлдэж байгаа 861 гэмт хэрэг өртөж хохирсон гэмт хэргийн одоо 202 нь буюу одоо талаас арай жоохон доош уун тийм ээ. Хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэдэг. За энэ болохоор ерөнхийдөө хамгийн энгийнээр тайлбарлаж хэлэхэд өсвөр насны хүүхдэд хоорондоо одоо маргалдаж бие бинийгээ цогтож байна, ямар нэгэн байдлаар биед нь гэмтэл учруулж байна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бас яг одоогийн бидний бас одоо яг өсөж хүмүүжиж орж байгаа нийгэмтэй бас холбоотой зүйл байж болцсошгүй. Тийм үү? Одоо техник технологийн шийдэл хөгжчихсэн энэ орчин үед одоо дурын одоо компьютероос тийм ээ одоо дата хэрэглээгээ ашиглаад ч байдаг юм уу интернет цахим орчинд хяналт хийгээд янз янзын мэдээллийг маш авч байна. Тийм магадгүй та бидний үзэхээсэж бас имэдэг харахаасаа ч айдаг тэр янз янзын мэдээлэл өсвөр насных маань бас аваад байна. Тийм болохоор хүн дээр бас дээрээс нэмж хэлэхэд бас эцэг эхчүүдийн маань бас хараа хяналт бас хүн дээр зайлшгүй шаардлагатай. Дан ганц одоо хүүхдийг гэмтэргээс өрсөн сэргийлэх чиглэлээр ажил арга хэмжээ зохион байгуулах нь ерөөдөө цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг хэдий ч гэсэн бас нөгөө нэг иргэдийн оролцоо гэж яриад байгаа тийм ээ. Эцэг эхчүүдийн хараа хяналтын дээр бас шаардлагатай маа гэдэг бас тийм шаардлагатай маа гэдэг бас энэ дээр бас нэмж ташрын дуртад бас юм байна. Тэгэхээр захим гэмт хэрэг гэдэг яриа бол одоо сүүлийн жилүүдэд маш их явагддаг болчихлоо тийм ээ. Тэгэхээр яг захим гэмт хэрэгт өртөж байгаа энэ төрлүүд нь ямар байдیں۔ Хүүхдүүдэд одоо энэ гэмт хэрэгт өртөхгүй байхыг одоо байхын тулд яах ёстой юм? За захим гэмт хэрэг гэхээр одоо кибер гэмт хэрэг гэж яриад байгаа тийм үү. Бид нэр одоо нэг аюу том асар том хэмжээгээр сэтгэдэг тийм. Тэгэхээр одоо бол энэ ерөөдөө зүгээр маш энгийн ойлголт болсон. Одоо интернет захим орчин гэж юу вэ гэхээр ерөөсөл дэлхийн аль ч өнцөг боломжтой байгаа бидний ах トゥ хамаатан саданг тийм ээ яг бидний дэрэгд байгааг нь уулзуулж чаддаг, учруулж чаддаг тэр гайхалтай зүйлийг интернет захим орчин гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ интернет захим орчноор дамжуулж үйлдвэрлэж байгаа янз бүрийн хэрэгүүд байдаг. За жишээлх юм бол заллим эхлэх, бусдыг хүтэх, доромжлох, цаашлаад хүний наймаа тийм ээ. Энэ гэмтэргүүдийг ерөөсөө захим гэмтэргүй кибер гэмтэрх гэдэг байгаа. За үүн дээр тоо баримт дуртахад Монгол улсад одоо 2013 онд одоо 14 захим гэмтэр кибер гэмтэргүй бүртгэгдэж байсан судалгаа байдаг. Хамгийн анх 2013 онд. За үүнээс хойш эрчимтэй одоо энэ тоо баримт өссөөр хад одоо 2018 оны эхний одоо хагас жилийн байдлаар ихэд 300 гарчихсан байна. Захим гэмтэрэг.
бүртгэгдсэн байна. За тэгэхээр энэ захим гэмт хэрэгт ерөөсө холбогдож байгаа, өртөж хохирж байгаа хүмүүсийн яг үед 50-аас 60 орчим хүн өсвөр насныхан байдаг. Яагаад тэгэхээр өсвөр насныхан маань маш их онцлогтой, сэтгэл зүйн онцлогтой байдаг. Бусдыг даган дөөрайдаг тийм үү? Өөрөө нөгөө асуудлыг бие даа шийдэх гэж оролддог. Тэгээ ийм байдаг болохоор бас нөгөө эргээд захим гэмт хэрэгийн өртөгч хоригч болох нь бас тийм нэг юу байгаад байна. Шалтгаан бол бас байгаад байна. За тэгэхээр олон улсын стандартад нийцсэн нэг 5 зөвлөмж байдаг. За энэ зөвлөмжийг би бас эцэг эхчэд бас анхаарал болгоод хандуулаад бас танилцуулж. За энэ зөвлөмжийг ер нь дагаж мөрдснөөр захим гэмтрээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж ер нь бол үзээд байгаа. За нэгдүгüүрт нь та одоо өөрийнхөө одоо Facebook хаяг тийм ээ Facebook захим хаягныхаа нууц дугаарыг бусдад мэдэгдүүлэхгүй байх хэрэгтэй. За өсвөр насныхан маань хөвчлэн одоо Facebook-ныхаа нууц дугаарыг өөрийнхөө нэг утасны дугаар, төрсөн он сар гэх мэтчлэн хэний ч одоо амархан бодоод олцохоор ийм дугаарыг хийдэг тийм үү. За үүнээсээ болоод өөрийнхөө хувийн мэдээлэл алдах эрсдэл үүсдэг. За хоёрдугаарт нь гэх юм бол өөрийнхөө хувийн чанартай дуу дүрс бичлэгийг бусдад явуулахгүй байх хэрэгтэй. Тийм. Одоо техник технологи хөгжсөн үед таны тэр дуу дүрс бичлэгийг ямар нэгэн байдлаар ашиглаад таны эсрэг ашиглах бас боломжтой. За үүн дээр нэг жишээ ярихад Америкийн нэгдсэн улсын Техас мужуудын нэг хэрэг гарсан байдгийн. За 2014 онд. За тэгэхээр Техас мужид амьдардаг нэгэн хөвгүн, өсвөр насны хөвгүн, 14 настай нэгэн хөвгүн гэр бүлийнхээ хамтаар хавын харалт зуны амралтаа өнгөрөхөр болсон байдаг. За тэгээд явахынхаа өмнө бүгдээрээ гэр бүлийнхээ зураг гэрийнхээ өмнө сайхан зогсож байгаа зураг авахуулаад нөгөө хүн маань залуу маань өсвөр насны хөвгүн маань интернет захим орчинд Facebook дээр одоо пост оруулсан байдаг. За хаваа харалтаа руу гэр бүлээрээ явж амрлаа. 14 оны хугацаатай явж амрлаа. За тэгээд амралтаараа явчаад ирсэн гэр бүлээр сайхан амарчаад ирсэн гэрт нь хулгайж орчихсон байдаг. Тийм. Тэгэхээр ямар алдаа гаргасан бэ гэхээр хаашаа явах гэж байгаа тэнцэнэ байршуулсан. Facebook дээр байршуулсан. Хідүүлээ явах гэж байгаа гэдгээ байршуулсан. За дээрэс нь хэдийн хугацаагаар явах гэж байгаа байршуулсан. Энэ мэд гэрээ хаана байгаагаа одоо тий оруулчихсан зураг тоот зурган дээр гэрийн тоотыг оруулчихсан. Тэгээ энэ мэд бидний зүгээр жижигхэн одоо энэ алдаа тийм жижигхэн энэ үл анзаармын жижигхэн алдааг бас интернет захим орчинд бас хүлээгээд байж идэг. Анаад сууж идэг тийм ээ. Гэмт хэрэг одоо зөрчил үйлдэхийг үйлдэх гэж байгаа одоо хүлээгээ сууж идэхээр гэмт этгээдүүд маань бас биднийг хүлээгээд байдгийг шүү гэдэг бас тийм давхар бас сануулж хэлэх нь зүйтэй. За дээрэс нь гарал үүсэл нь тодорхойгүй янз бүрийн файлуудыг манай өсвөр насныхан маань нээж үзэж гин, бусдад дамжуулж гин. За жишээ нь гэх юм бол өсвөр насныхан маань аягүй их сонжоо өгүүлдэг тийм үү. Та 5 жилийн дараа одоо ямар дээд сургуульд сурсан байх вэ? Ямар боловсралтай болох вэ? Та ирээдүйд хэдэн хүүхэдтэй болох вэ? Тэ? Таны ирээдүйд унах машин юу вэ? Гэх юм сонжоонууд маш ихээр явдаг. За энэ маань эргээд ямар нэгэн байдлаар таны хувийн мэдээллийг олж авах гэсэн бас арга хэрэгсэл байж магадгүй. За дараагийн дугаарт нь сардаа нэг удаа өөрийнхөө одоо захим хуудсанд нэвтрээд тийм ээ. Одоо фейк аккаунт гэж яриад байгаа тийм үү? Одоо хуурамч аккаунттай, хуурамч зурагтай, эсвэл зураггүй ч байдаг юм уу тийм ээ? Таны танихгүй юм хүмүүс их юм л да шууд хамгийн түрүүнд unfriend буюу найзын жигсдээс хасах хэрэгтэй. Энэ нь эргээд таныг захим гэмт хэрэгт өртгөөс бас урьдчилан сэргийлэх арга хэлбэр болж байгаа. За эцсийн дугаарт нь хэлэхэд ямар нэгэн сэжигтэй мэдээлэл мессеж ирсэн тохиолдолд асуудлыг биедээ шийдэх гэж бол зүтгэсний хэрэггүй. Заавал эцэг асран хамгаалагч одоо харгалзан дэмжигчтэй бол заавал мэдэгдэх ёстой. За ингэснээр бас захим гэмт хэргийн бас өртөгч хөрөж болохоос урьдчилан сэргийлж байгаа. Ерөнхийдөө өсвөр насныхаа маань гол онцлог дөрөв нийлсэн нөгөө аливаа асуудлыг биедээ шийдэх гэдэг юм онцлогтой болохоор тэр нь бас өөрсдийг нь бас захим гэмт хэргийн өртөгч хөрөж болоход бас нөлөөлөд байна гэдэг бас онцолж хэлж байгаа. Тэр өсвөр насны хүүхдүүд маш их одоо PC тоглоом донсон, PC-ний газар хондог өнждөг гэдэг энэ мэдээлэлүүд байдаг. Тэгээ одоо энэ байсаарч л байгаа. Тэр энэ үйл ажиллагаатай хэрхэн тэмцэж чинь за энийг одоо яаж цаашдаа шийдэх боломжтой юм. За энэ интернет захим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулж байгаа журам байгаа. За энэ журам маань засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан журам гэдэг. Интернет захим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам гэдэг. За энэ журмын хэрэгжилт бол цагдаагийн байгууллага хяналт тавина. За яг энэ журам зааснаа болохоор интернет захим тоглоомын газар нь бол 23 цаг хүртэл үйл ажиллагаа явуулна. За 9-аас 16 хүртэл насны хүүхдүүд бол өвлийн цагийн уралт, цоны цагийн уралтын хугацаатай 18-20 цагуудад бол үйл ажиллагаа хүртэл явуулна. Гэхдээ өдөрт нэг удаадаа 1-2 цагаас илүүгүй хугацаагаар үйлчлэг үзүүлэхээр ингээд заасан байна. За энэ журам заасны дагуу бол интернет захим тоглоомын газруудад тавигдах шаардлага, стандартын шаардлага гэж байна. Тухайлх юм бол гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналтын камерыг байршуулсан 21 хоногийн хугацаатай бичлэгээ хадгалдаг. За үйлчлэгээ үзүүлж байгаа ажилтан маань одоо компьютерийн анхан шатны мэдэгдэхүүнтэй байх хэрэгтэй. За дараагийн дугаард нь
тухайн гимтэргээс төрсэн зэрэглэх чиглэлээр одоо тэр өрсөн зэрэглэх чиглэлээр санам сэрэмжлүүлэг байрлуулсан самбар байх хэвээр. За дараагийн дугаарт нь орц сонгор нийт байрны орон сууцны байрны нэг давхар буюу зойрын давхар дүүжлэгээ үзүүлэхгүй. Дээрэс нь хүүхдийг насны ангилалтанд тохирсон одоо тэр тоглоомууд захим тоглоом суулгасан тийм ээ. Казино, за мөрөдөд тоглоом, хүчирхийлэл, алга сурталчилсан тоглоом бол тоглоомыг тоглож дүүжлэгээ үзүүлэхгүй байх гэх зэрэг бол маш олон шаардлагыг чанарын шаардлага бол тавигдсан байдаг. За яг одоогийн өнөөгийн нөхцөл байдал дээр ярих юм бол интернет захин тоглоомын газрын үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгжүүд маань яг энэ шаардлагыг биелүүлэхгүй байна. Тийм. Одоо хоногоор PC тоглуулж байна тийм ээ. PC гэж яриад байгаа. PC тоглуулж байна. За дээрээс нь интернет захин тоглоомын орчинд маш их гэмтэрэг гарч байна. Тийм. Тэгээ дээрээс нь интернет захин тоглоомын үйлчлэг үзүүлж байгаа иргэн аж ахуйн гэж байгууллага маань хамгийн гол нь бусдын хийж зүйлсийг барьцаанд авч байна. За энэ нь эргээд нөгөө нэг өсвөр насны хүүхдүүдийн нөгөө нэг гэмтэрэг үйлдэх сэдлийн төрүүлээд байна. За үүнтэй бол цагдаагийн байгууллага эрчимтэй тэмцэж байгаа. Улирал тутамд бол захин тоглоом эсгэлсэн арга хэмжээ бол зохион байгуулж байгаа. За гагцхуу цагдаагийн байгууллагаас энэ зөрчил дутагдлыг илрүүлээд торгуулийн арга хэмжээ авч байгаа. Зөрчлийн хуулийн 14-ийн 1 зааснаар иргэнийг 51-тэй тэнцэх хэмжээний төрөөр торгож байгаа. За эхний тухайн иргэн аж ахуйн нэгж байгууллага нь одоо цагийн хуваар хэтрүүлж байдаг юм тийм үү? Ямар нэгэн байдлаар зөрчил гаргасан тохиолдолд бид нар албан мэдээлэл шаардлага өгөөд дээрэс нь торгуулийн арга хэмжээ буюу эхний удаа 51-тэй тэмцэх хэмжээний төрөөр торгож байгаа. Дараач удаа тухайн аж ахуйн нэгж байгууллагын дараач удаа дахиад зөрчил гаргасан тохиолдолд зөрчлийн тухай хуулиар цагдаагийн албан хаагчийн шаардлага эсэргүүцсэн гэдэг зүйл заалтаар 251-тэй тэмцэх хэмжээний төрөөр торгоод бүртгэлийн гэрчлэгийг нь цуслуулахаар харилцаа холбооны зохицуулах хороонд саналыг хөрвүүлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол цагдаагийн байгууллага зөвхөн торгуулийн арга хэмжээ авч байгаа. Эцсийн дээр бүртгэлийн гэрчлэгийг цуслуулах буюу хаалгах саналыг бол зөвхөн цагдаагийн байгууллагаас саналыг хүргэж байгаа. Харилцаа холбооны зохицуулахаар эцсийн шийдвэрийг гаргаж байгаа. За 2018 оны эхний 9 сарын байдлаар нийтдээ 53 иргэн аж ахуйн нэгж байгууллага буюу PC тоглоомын газрын үйл ажиллагааг нь бол цуцалсан байгаа. За энэ дандаа л удаа дараа зөрчил гаргасан хоногоор одоо удаа дараа зөрчил гаргаж хоногоор одоо хүүхдүүд тоглуулсан тийм ээ. Ийм зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүд 53-ыг цуцлуулсан байгаа. За эргээд цагдаагийн байгууллагаас иргэн аж ахуйн нэгж байгууллага маань интернет захин тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авахар цагдаагийн байгууллагад ханддаг. Бид нэр хүсэлтийг нь бид нэр хангах үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд бид нар 63 газрын бас бүртгэлийн гэрчлэгээ одоо авахуулахаар өөрөөр хэлбэл 63 газар дахиад газар шинээр нээхэр одоо материал өгсөнийг бид нар судлаад холбогдох шаардлагыг хангасан тохиолдолд материалыг бас холбогдох газарт хөрвүүлж байгаа. За тэгээ энэ мэтчилэн бол ерөнхийдөө цагдаагийн байгууллагаас бол яг захим тоглоомын чиглэлээр захим гэмт хэрэгээс өртөн зэрэг чиглэлээр бол тодорхой ажил арга хэмжээг бол яг тогтмол бол байнга шатаараатай авч харж байгаа хэрэгжүүлж байгаа. За магадгүй яг иргэдтэй хүрэлцээ моточ гэдэг юм иргэдийн сонорт хүрэх нь бага байж магадгүй. За үүн бол ерөөдөө сүүлийн үед бол ерөөдөө интернет захим орчин бол ашиглаад маш их чиглэлийн бол мэдээлэл бол хүргэж байгаа. Тэгэхээр бас яг юу гэж хэлэх гээд байна гэхээр яг энэ төрлийн бас ажил арга хэмжээнд бас иргэдийн мань оролцоо бас маш чухал байна. За жишээ нөх юм бол нэг иргэн одоо ерөөсөө одоо нэг эцэг их тийм үү одоо хүүхдээ өглөө сургуульд нь явхад за гэрээс нь гаргаж байна тийм ээ гэрээс нь гаргаа ганцаараа нь явуулж байна. Өдөр хоолнд ороороо одоо 5,000 төгрөг гэдэг юм 2,000 төгрөг гэдэг юм өгч байна. Яагаад тэр эцэг их тухайн хүүхд сургууль дээр очсон уу гэж багш руу ярьж болохгүй байгаа юм бэ? Яагаад нийгмийн ажилтнанд тань байнга уцаарч хүүхдийн талаар мэдээлэл авахгүй байгаа юм бэ? Энэ асуудал бол бас эцэг эхчүүдийн бас хараа хяналттай бол зайлшгүй холбоотой. Харин тараад явж байгаад номоо барьцаан тавиад PC-г тоглосон гэд манай дүү хүүхд ярьж байгаа байхгүй юу? Манай ангийн хүүхд тэгж тэгдэг штэ гэд. Тэгэхээр одоо дараа нь тэр чинь номоо тавьчлаа дараа нь мөнгө олох мөнгө олох арга хайж эхлэн дээрэс нь хүний эд зүйлсийг хулгаална. Гэрээсээ юм эд зүйлс хулгаална, барьцаан тавина. Тэгэхээр яг миний түрүүний хэлээд байдаг хүүхдийнхаа одоо нэг эцсийн хүсэл зоригийг тий харгалцахгүйгээр зүгээр л хэрэгцээгэр нь хангаж өгснө эцэгчүүд маань хайрлж байна гэж ойлгоод энэ дөр бас буруу зүйл байгаа маа. Үүнээс болж хүүхдэд маань өөрсдөө гэмт хэрэгт өртөж байна. Гэмт харлагад өртөж байна, гэмт хэрэг үлдэж байна гэдгийг бас эцэгчүүд бас маш их анхаарах шаардлагатай. Тэгэхээр бас одоо сургуулаад тараад ч юм уу эсвэл сургуульд явахдаа дандаа ганцаараа явдаг хүүхдүүд байна. Тэ замын хөдөлгөөнд ганцаараа оролцож байна. Автобусын цугаа явж байна. Энэ хооронд бол маш олон юм болно шүү. Тэгэхээр энэ замын хөдөлгөөнд одоо оролцоод бас ославарт өртөж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдээд байгаа тийм ээ. Тэгэхээр энэ чиглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ? За одоо замын цагдаагийн албатай хамтраад за бид нэр бас одоо яг энэ ерөнхий боловсролын сургуулиуд 3 хичээл хичээлдэг
энэ сургуулиудын гараас гардаг хөтөлбөрийг бол хэрэгжүүлж ажилласан байгаа. За нийслэлийн тээврийн газар, боловсролын газартай хамтраад ингэ ажилласан байгаа. Тэр юм бол энэ бас байгууллагатай. За энэ ажил арга хэмжээ нь ерөөсөө гол зорилго нь ерөөсөө л таны хэлсэн. За шөнө оройн цагаар одоо 3 жил хичээлдэг сургууль маань 20 цагт харж байна тийм үү? 20 цагт хараад тэр хүүхэд гэр рүүгээ яваад хэдэн цагт гэртээ ярих вэ? 20 цаг гэхэд бараг одоо зарим дүүргийн захын дүүргүүдийн одоо автобусны одоо бараг чиглэн зогсох ийм үүтэй байгаа тийм. Том өмсч гадуур явахд хэцүү байгаа. Тэгэхэд 20 цагт тэр бага насны хүүхэд ганцаараа явахд ямар эрсдэл учруулж болцшгүй гэдэг талаас бид нар бас судалж үзээд гараас гарт гэдэг хөтөлбөрийг бол авч хэрэгжүүлсэн байгаа. Тэгэхээр энэ бас яг тухайн юу н арга хэмжээ маань тэр хөтөлбөр маань яг тухайн нөхцөл байдалтайгаа бас уялдуулан тийм ээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байдаг учраас одоо бас энэ өвөл бас энэ ажлаар хэмжээ бас шинэ дахиад зохион байгуулахаар хүрээгийн тэлэхээр эцэг эхчүүд асран хамгаалагчдыг бол оролцуулахаар бол бас ажиллаж байгаа. Яг энэ арга хэмжээ зохион байгуулснаар бол маш их одоо эцэг эхчүүдээс талархал бас цаашаал бол ирсэн л дээ. Тийм тэгэхээр 20 цагт одоо хүүхдийн бид нэрээ сургуулийн гаднаас аваад гэрийнх нь ойролцоо буулгаад өгч чинь. Тэгээ ерөөхдөө яг энэ төрлийн ажлаар хэмжээг зохион байгуулах бас нэг шаардлагатай зүйлс маань яалтч хүн төсөв хөрөнгөний асуудал бас шаардлагатай байдаг тийм. За тэгэхээр одоо яг нийслэлд бол хүүхдийн одоо хүүхд хамгааллын чиглэлээр ийм ажлууд хийгдэж байна. Одоо энэ өвөл дахиад ямар ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа юм. Одоо өвөл ингээл маш их эрсдлүүд бий болдог шүү дээ. За тэгэхээр ерөнхийдөө хүүхдийг гэмтэргээс урьдан сэргийлэх ажил гэдэг маань маш том өргөн цар үртэй. Тийм. Үүнд бол хүн болгоны ажил, хүн болгоны үүрэг оролцоо чухлаа. Тэгэхээр бид нэр энэ төрлийн зохион байгуулж байгаа ажил арга хэмжээг бид нар аль болох бид нар саарамжуулахгүйгээр үйл ажиллагааг улам идэвхжүүлнэ. За цаашдаа одоо хүүтний өрлөрөл ихсэн тоолбодуулаад сайн хэлснээр гараас гарт гэдэг хөтөлбөрийг бид нар одоо дахиж авч хэрэгжүүлнэ. Цаашлаад одоо энэ сургуулийн өсвөрийн сэргийлэгч ус гэж бүлгэн байдаг тийм үү? Өсвөрийн сэргийлэгч бүлгэн. Хууль зүйн дотоод хэргийн сайд, боловсрол, соёлын спортын сайдын хамтарсан тушаалаар 252-53 гэсэн тушаалаар баталгдсан юм өсвөрийн сэргийлэгчийн бүлгэн байдаг. Энэ бүлгэмийн бид нар үйл ажиллагааг нь идэвхжүүлэх. За цаашлаад хүүхдийг одоо хүртэж болшгүй тийм ээ? Гэмт хэрэг зөрчлөөс урьдан сэргийлэгч чиглэлээр скул полисийн үйл ажиллагааг идэвхжүүлэх. Гэх зэрэг бол ажил арга хэмжээг бол зохион байгуулж байгаа. За энэ хүүхдүүдэд юуны өмнө гэмт хэрэгээс урьдан сэргийлэх энэ ажлыг хэмжүүлэх чиглэлээр хүүхдүүдэд ялангуяа эцэг эхчүүд нь энэ төрлийн мэдлэгийг олох бас зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлэх юм бол иргэд маань хууль эрх зүйн мэдлэг бас тодорхой хэмжээнд дутмаг байгаас бас энэ төрлийн гэмт хэрэгээс гарч байгаа. Тийм болохоор бид нар хүүхдийг гэмт хэрэгээс урьдан сэргийлэх чиглэлээр за энэ өсвөрийн сэргийлэгч скул полисийн үйл ажиллагааг нь иргэдэд сурталчлах тийм ээ цаашлаад өргөжүүлэх идэвхжүүлэх чиглэлээр бас энэ дэвжи 2018 гэх тэмцээнийг зохион байгуулж байгаа. За энэ тэмцээн маань эхний шатны шалгаруулалтанд тухайн дөрвүүдээрээ зохион байгуулагдаад за одоо 2018 оны 11 сарын 7-ны өдөр Улаанбаатар чуулгад финалтын шатнд бол явах юм аа. Тийм. Гэх мэтчлэн бол цаашаа бол тухайн цаг үеийнхаа нөхцөл байдалтайгаар холбогдуулаад ажил арга хэмжээг бол зохион байгуулна. За энэ хүүхд хамгаалагч гэдэг төсөл байгаа. За энэ төслийг хүрээнд бид нэ хоёр хороог сонгож аваад одоохон байдлаар туршлагын журмаар хэрэгжүүлж байгаа. За он гараад уг арга хэмжээ маань улсын хэмжээнд явна. Тэр скул полисиг бол одоо хүн болгон хүлээн зөвшөөрсөн мэддэг болсон. Ингэснээр бас тодорхой үр дүн гарсан байгаа тийм. Тэгэхээр одоо яг энэ хамгаалагч одоо хүүхд хамгаалагч гэдэг энэ аян бас одоо орон даяар хэрэгжээд эхлэх юм бол мөн ялгаагүй юм үр дүн төрнө гэсэн үг баг тийм. Тэгэхээр скул полис арга хэмжээнд гарсныхоо төлөө иргэд маань ямар нэгэн байдлаар шан харамж хүсдэг тийм үү? Тухайн хүний маань үүрэг таны хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурж байгаа тохиолдолд та хүүхдэд хамгаалах нь таны л үүрэг. За мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдан сэргийлэх чиглэлээр ажил арга хэмжээ зохион байгуулж хүүхдийг гэмт хэрэгээс урьдан сэргийлэх чиглэлээр бол цагдаагийн байгууллага хөлөөрөлөөс үүрэг байгаа. За тийм болохоор хүүхд хамгаалагч төсөл маань за мөн одоо энэ скул полис арга хэмжээ шиг бол цаашдаа бол улсын хэмжээнд бол явна гэдэгт бас итгэлтэй байна. Тэгээд иргэн бүрийн оролцоо чухал шаардлагатай. Тэгээд таны хүүхдийн аюулгүй байдал хангагдсанаар тийм ээ гэмт хэрэг зөрчлөөс урьдан сэргийлэх бас ажлын чанар үр дүн бас цаашаа ахиц бол цаашаа үр дүн бол ахиц гарнаа гэж үзээд байгаа. Тэгэхээр яг энэ хүүхд хамгаалагч гэдэг энэ арга хэмжээ төслийн маань ерөнхий яг хууль эрхийн актыг бид нар бас боловсруулах гэдэг бас ажлын хэсэг гарч ирсэн чинь бас ажиллаж байгаа. За ямар нэгэн байдлаар энэ ажлын бодлого ямар нэгэн байдлаар нөгөө түрүүс нэмэ шан харамж бол тийм зүйл бол байхгүй. Яг тухайн хүний хувийнх нь одоо нийгмийн хариуцлагын хүрээнд бол явагдаж байгаа, цэвэр явагдаж байгаа ажлаар хэмжээ. Яг бас бид нар бас одоо скул полис арга хэмжээнд ажиллахад нөгөө эцэг эхчүүд маань нөгөө нэг хоногийн цалинтай чөлөө гэж болгодог шүү дээ, тий. За бид нар бас тэр чиглэлийн бас
санааг бол бас цаашаа өргөжүүлэн бас ажиллаж байгаа. Тэгээ эцэг эхчүүд бол тэр нэг дургу байдаггүй тийм ээ. Скул полицийг бол маш нэр төртөөр хийж байгаа харагддаг ш. Тэгэхээр энэ одоо хүүхд хамгаалагч аян гэсэн тийм үр өгөөчтэй аян болох байх гэж бодож байна. Тэгэхээр бидний ярилцах цагийн түрээд өндөрлөө. Тэгээд таныг ирж мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд цэгэрлэгтээ үзэн сууж байгаа бас үзэгчтэй за мөн бас танай телевизийн хамт олон бас ажлын өндөр амжилт бас хүсье. За баярлалаа. Өнөөдөр студид маань нийслэлийн цагдаагийн газрын хүүхдийг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн мөнх жаргал оролцлоо. Бидний ярилцлагыг хүлээн авч үзсэн эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.